би 1988 онд Ардын богино дуу дуулаачдын уралдаанд 12 дуу дуулаад төрүүлж байлаа. Тэнгэр ээж минь өршөө гэж дууг 1983 онд би дуулсан. Тэр дуунда хийлгсэн дээл маань, дээл малгай одоо бүгд байна. Энэ Дарингийн дархан Зундуй гэж хүн байсан. Настай хүн байснаас орсон. Тэрний хүү Батшаргал дархан гэж төрийн дархан хүн байлаа. Тэр хүний бүтээлээ энэ илүү дутуу юмгүй. Манай аймгийн музейд бол арай жоохон дутуу, арын гоо энэ төр нь байдаггүй. Тийм болохоор би бүр гүйцээгээд нөгөө судалж байгаад гүйцээгээд энийг хийлгэсэн. Тоонууд ийм цэгнүүд тавьчихсан миний дахиулсан тоо. Их дахиулдаг байлаа та. Тийм миний зохиос нотыг тавьсан байна. Энэ чинь одоо 1974 онд анх одоо нот гэж юм мэдхгүй байхдаа нэг ийм юм зохиоч баг шиг юм. Тэгээ сүүлдээ аривжуулсаар энэ чинь нот нэртэй болсон. Одоо эдгээр бүгдээрээ дуудана. Миний шав байна. Энэ хараа энэ совда аль чинь аялалтхал энийг аль нэгийг аял. Тэг бонжиг хөдөлгөөнийг яаж хийх вэ? Чи төвхөн цоглог аялалтхаа. Тий. Төвхөн цоглог гэж юм. Энэ өөжинг бол одоо музейд өгч байгаа. Тэр уулын тайлбар эндээс энэ тэр нэг цэнгэр дээлтийг хүрхээргүй тийм жижиг байсан юм лаа болоо. Тэг чинь одоо нэг талаас нэг тал руу ингээ явхад орж марагдахгүй амар уртаа. Тийм байлаа шүү дээ. Урт юм шиг санагдав. Өнөөдөр бол Жаргангийн нутагт ийм сайхан одоо олон бүртийн дуучин морин хурцтын чуулган болж байна. Тэгээд давхар бас эрдэм шинжилгээний хурал болж байна. Энд бол альва үндэстэн бүх сатны хэл соёл урлаг өв сан бүгдээрээ хэлээр дамжиж ирдэг учраас одоо Даргангийн хэл аялгауны онцлог гэдэг сэдвээр би ярихаар бэлдэж ирсэн. Тэгээд маш сайхан арга хэмжээ болж байна. Би Солонгос ирсэн. Хэдэн хоногийн өмнө энд ирсэн. Анх удагаар Сүхбаатар аймагт ирж байгаа. Таны сэтгэл ямар вэ? Миний сэтгэл Монголын урдын дуутэй Солонгосын 고려가요 гэсэн тийм дуутэй харж байсан. 특히 바로 수바타라 아이막에서 다리강과 오르팅도에 대한 국제학술 대회를 개최한다는 것은 굉장히 중요한 일인 것 같습니다. 모두가 주목해줘야 될 학술 대회가 아닌가 합니다. 오늘은 эрдэм шинжилгээний хурлаг бол ерөнхийдөө Даргангийн аялгауны уртын дууны хийж байгаа. Энэ бол бас нэг үнэхээр анхаарал татсан бас ингээ тухайн улсын тийм ээ газар нутгийн хувьд ч гэсэн ийм онцлогтой газар нутгаас анхаарал татсан ийм хурл болж байна гэж үзсэн. Өнөөдрийн уралдаанд зорж ирсэн. Мэдээж Дарган уртын дуу, Монгол улсын зүүн бүсийн уртын дуунууд дотор Дарган эзэмшин уртын дуунууд багтдаг. За өнөөдөр эзэмшин уртын дуугаараа хэлцүүлэх гэж ирсэн байна. Маш гоё хэрэгтэй эрдэмжлэгийн хордод болж байна. Тэгээд уртын дууны түүх, за техник арга барил, за дээрээс нь одоо дуунуудын түүх, Дарган дууны онцлог, энэ нутгийн онцлогийг харуулсан маш сайхан эрдэмжлэгийн хорл болж байна. Тэгээд даган байсаа сууж байна да. Тэгээд эрдэм шинжилгээний хорл дээр сууж байна. Олон сайхан одоо хүмүүсийн илтгэлийг сонсож байна. Тэгээд одоо уралдаа маань удахгүй эхлэх гэж байгаа шүү байна. Ямар ч байсан гэсэн энэ Монголынхон өв соёлын зүүн бүсийн бас нэг томоохон төлөөлөл өв болсон энэ сайхан Дарган уртын дууны тухай ийм сайхан том уралдаан бэлтгэл хэлцүүлэг ер нь их том хэмжээний үйл ажиллагаа болж байгаа гэж би харж байна. Энэ баяртай өдрөлөө энэ манай Монгол бүсийн уртан дууна тийм баярын өдөр болж байна, хурал болж байна. Тэгээд энэ уртан дуу би бас суулж байна. 19-д жил жилмэд биш явсан, тод бишгэр биш явсан тэр дуудыг судалж байна. Дарингийн уртын дуу энэ олон орны уртын дуу судлаачдын судлагдах болно гэдэг бол гайхамшиг. Судлагдах болж чадна гэдэг бол хэдэн зууны дараач гараад ирнэ. Дуучин хүн яг нэг 200 байж магадгүй. Түүнээс бол энэ одоо эрдэм шинжилгээний хурал бол энэ болж байгаа гайхамшигтай яг хөрсөн дээр бууж байгаа нь бол үнэтэй гайхамшигтай болж байна гэж бодож байна.